Хэрвээ таны мод олон жил жимс өгөөгүй, бараг ургаахгүй, зөвхөн сүүдэр лөгдөг бол өнөөдөр энэ асуудал дуусна. Би танд маш энгийн 3 аргыг зааж өгнө. Ингэснээр таны жимсний мод дахин ажиллаж, хүчээс сэлбэж, үр дүнээ багаагүйгээр жимсээ авах болно. Бид бараг хүн анзаардаггүй нэг зүйлээс эхэлье. Газрын хөрсөндөө юу болж байгааг харцгаая. Та модоо бордож, тайрч, өсөлж булахч хэрвээ хөрстэй нь хатуу, бүрэн шигдсэн байвал асуудалтай гэсэн үг. Таны хийж байгаа ус гүлцлэн хөрсний дээд давхаргад үлдээж, ёстой шиг гүн рүүгээ чившиж цагахгүй, ёстой шиг гүн рүүгээ чившиж цагахгүй. Нэг зүйлийг анзаараарай. Хэдэн өдөр дараалан бороо ороход нүү болдог вэ? Хөрс гүн хөртөр нефт чийгтэй болж, мод үүнийг тэр дор нь мэдэрдэг. Тэгвэл яг тэр нөлөөг бид энэ эхний аргаар гараж авах гэж байна. Эхлээд бид жимсний модны ойролцоогоор 40-50 см гүн буюу 16-аас 20 инчийн хооронд нөх өгнө. Би энэ палын ашиглах гэж байгаач энгийн хурцэрч бас хийж болно. Энд нэг чухал зүйл байна. Хэрвээ хурц маш хатуу байвал нүхэ нэг дээр ухах гэж бүү оролд. Чи чаддаг хэмжээгээрээ ух. Дараагийн давхаргийг зөөлрүүлэхэд түрт ус нэмээд ухсаар ойролцоогоор 40 см буюу 16 инч хүрэх хүртэл өргөжлөөл. Гүн рүү хүрмэгц бид ойролцоогоор 90 эсвэл 100 мм диаметртэй 4 инч орчим хэмжээтэй PVC хоолой авнаа. Бид хоолойг тохирох уртаар нь тайраад газарт бүлж үлдэх хэсгийн эргэн тойронд хэд хэдэн цоорхоо гагна. Үнийг бид ингэж хийжтэй. За, одоо бид бүх зүйлийг бүрэн гүйцэд бэлдэж дуслаа. Одоо бид өмнө нь үрдчлэн бэлдэж ухсан гүнзгий нөхөндөө хоолойг хийж, яг төв хэсэгт нь тэгш хэмтэйгээр маш нямбай байрлуулж, түүнийхээ эргэнт ойронд нь шороогоо баг-багаар маш болгоомжтой хийж дүүргэж эхэлнэ. Бид шороогоор дүүрэж байхдаа хоолойг бүрэн тэгшхэн байлгах нь чухал. Яг ингэж. Одоо хараа бид юу хийж чадсан нэр? Зөвхөн 10 минутын дотор бид хатуу нягтарсан хөрсөнд хамгийн түгээмэл тохиолдод асуудлуудын нэгийг заслаа. Хөрсний гүн хэсгүүдийг зөв услахад үүсдэг хөнжил. Энэ нь ясанбуяа чи ихэвчлэн усалгааны хоолоогоор усалдаг бол илүү мэдрэгдэн. Учир нь одоо бидэнд өмнө нь байгаагүй шууд хандах цэг бий боллоо. Гэхдээ бид одоохондоо услахтай. Эхлээд энэ мөчийг ашиглаад бас нэгэн чухал зүйлийг хийхийг хүсэж байна. Учир нь олон жилийн хэсгээр алхаж, услаж, ажиллаж ирсэн бол модны эргэн тойрондох энэ бүх хөрсч бас анхаарал шаарддаг. Энд бидний хоёр дахь арга орж ирцээ. За, одоо миний гар дээр байгаа энэ багжийг цэцэрлэгийн сэрэ гэж нэрлэдэг бөгөөд үүнийг ашиглаад хөрсний дээд хэсгийг бүхэлд нь сэргэжүүлж агаараар хангах чадварыг нь сэргийх гэж байна. Энэ нь чухал шалтгаантай. Учир нь цаг хугацаа өнгөрөх тусам баянгийн усалгаа, бороо, мөн модны эргэн тойронд хийдэг ажлуудын улмаас хөрсний энэ ихний давхаргаа аажмаар хаагдаж, нягтарч эхэлдэг. Тэгвэл яг энэ хэсгэд бидэнд лүү аваа. Мөн маш их хэмжээний үндэс байгаа өгөөд тэр нь бас хөчлөлт ширхтэй. Тиймээс бид жимсний модны эргэн тойронд байгаа энэ хэсгийг агаарж удаагч байна. Ингэснээр хөрс дахин сэрэг олж хүчил төрөгч илүү амархан нэвтрэх боломжтой болно. Харж байгаачлан энэ нь маш энгийн. Бид сэрэнийхээ үзүүрийг хөрсөнд хэсэгчлэн шүргүүлж, аргаш баг зэрэг хөдөлгөөнд хийж, хөрсийг хэдхэн сантиметр эсвэл инч шүргэдэг. Бид хөрсийг эргүүлэх принципийг дийлхийг хүсэхгүй. Зүгээр л хатгаж баг зэрэг өргөөд сулнаа. Мөн хөдөлгөөний жимсний модны эргэн тайранд бүхэлдэн давтан хийж байна. Хангент хийж байгаа шиг. За, одоо бид гүн усалгаа хийчихлээ. Мөн энэ хэсгийг туг сагаарж үлчихлээ. Одоо бидний жимсний модыг дижиг заварлаа. Үүнийг хийхин тулд бид маш сайн танигдсан олоход хялбар бордоо болох алдаатай triple 15-ыг ашиглах гэж байна. Бид ямар нэгэн хачин эсэв улгаад хэцүү бордоонууд хаяарыг юм. Үүнийг баг бүх цэцэрлэг хийжүүлэлтийн газар хөдөө аж ахуйн дэлгүүр, онлайн дэлгүүр, бүр энэ видеон дээр чолчурно. Одоо яг доод хэсэгт нь гарч иж яваа. Гэхдээ trips 15 яг юу гэсэн үг вэ? Эд 15 гэж харвал эдгээр 3 тонн бидний огчгүй 3 унтсан шим тэжээлийн бодисыг илэрхийлдэг. Азот, фосфор, калий. Азот нь манай жимсний модны өсөлтийг дэмжих гол үүрэгтэй бөгөөд шин нахя, навч, балон бүх ногоон хэсгийн хөгжлийг дэмждэг. Фосфор нь ялангуяа үндэсний хөгжилд чухал үүрэгтэй бөгөөд цэцэглэлт болон жимс үүсэх үйл явцад оролцдог.
Харин Калин манай жимсний модонд маш чухал үүрэгтэй бөгөөд ялангуяа жимсний хөгжил, чанар, боловсролтод нөлөөдөг. Тиймээс бид гурвалсан ахлан тавыг ашигладаг. Учир нь энэ нь гурван үндсэн шимтгийлийг тэнцвэртэй байдлаар өгдөг. Мөн энэ гурвалсан 15-д хөхөр 25% агуулгадаг бөгөөд энэ нь азотын шимт хэрэглээг сайжруулж манай жимсний модны илүү тэнцвэртэй хөгжлийг дэмжинэ. Одоо нэг чухал асуулт гарч ирж байна. Бид модондоо ямар хэмжээтэй бордоо өгөх ёстой вэ? Энэ тохиолдолд бид залуу манго модтой ажиллаж байгаа тул бордооны хэмжээ хэтрүүлэх шаардлагагүй. Бид 2 цагаар 78 грамм буюу 2 хагас унц орчим хэрэглэнэ. Энэ нь миний энд барьж байгаа ахтай хэмжээтэй тэнцэнэ. Үүнийг хэрэглэхэд маш амархан. Бид шинэхэн боловсруулсан хөрсөн дээр манго модныхаа эргэн тойронд аажмаар тарааж өгөх болно. Одоо хэрвээ бид илүү том жимсний модтой бол мэдээж хэрэг бордооны хэмжээч мөн нэмэгдэнэ. Энэ тодорхой бүтээгдэхүүний хувьд үйлдвэрлэгч нь нэг модонд ойролцоогоор 150 грамм буюу 5 унц хэрэглэхийг зөвлөж байна. Харааны хувьд жишээ авахад энэ нь ийм 2 атаг орчим хэмжээтэй байна. Тиймээс бид бордооны хэмжээгээ модныхоо хэмжээнд тохируулж зөв тараан үргэлж үйлдвэрлэгчийн зааврыг баримталж ярина. Бид бордоогоо бүрэн тарааж дүүсмэгц жимсний модныхоо шимт тэжээлийн хэслийг бэлэн борголоо гэсэн үг. Одоо би чамд жимсний модыг хүчтэй ургуулж илүү их ургац авах туслах өөрийнхөө хамгийн сайн нууцуудын нэгийг хуваалцаж байна. Бидэнд ойролцоогоор 10 литр ус, 2 хагас галлон орчим, мөн 1 сайн атгай өтний ялзмаг хэрэгтэй болно. Үүнийг мөнс бараг бүх цэцэрлэгийн дэлгүүр, хөдөө аж ахуйн дэлгүүрээс олж болно. Өтний ялзмагийн усандаа хийж аль болох жиг төлмөг болдон сайдар хутгана. Одоо соны хатар хэсэг нэхэж байна. Эхэнд нь сүүлгсэн хоолыг санаа болоо. Тэгвэл тэр хоолойг ашиглаад жимсний модондоо анхны гүн усалгаа хийх гэж байна. Гэхдээ энэ удаа өтний ялзмаагаар баяжуулсан усаар усална. Дөх холимгийг аажмаар шууд хоолоор хийж өгнө. Ингэснээр бид зөвхөн гүн чигшүүрээд зогсохгүй органик бодис, шимтгийл болон өтний ялзмагийн бүх баялагийг ер нь хүрэхэд маш хэцүү байдаг хөрсний гүн хэсэг рүү хөргөж өгч байна. Энэ л яг бидний зорж байгаа зүйл. Жимсний модод ороосон жинхэнэ хүчтэй дэмжлэгээр дидэх юм. Эхний гүн услагаар дуусгасны дараа одоо жимсний модны эргэн тойронд бүх хэсгийг усална. Санаж байгаагаарай. Яг энд дээр бид триплакинсэг тараагаад энэ бүх хөрсийг шинээр боловсруулсан байгаа. Тиймээс бүх гадаргууг аажмаар жигтгэн сани услаж явах хэрэгтэй. Энэ усалгаанд бордоог хөрсөн шингэж эхлэхэд тусалж усаар дамжин тэр шим тэжээлүүд үндэсний бүс рүү очих боломжийг бүрдүүлнэ. Харин одоо бид яаж орхисныг анзаараарай. Дээд хэсэгт нь шим тэжээл гүн рүүн бордоотой усалгаа хийсэн. Одоо бүх бүсийг бүрэн чигшүүлж манай жимсний мод бидний саяхан өгсөн бүх зүйлийг бүрэн ашиглахад бэлэн болголоо. Тэгэд одоо урагч өгөө жимсж өгөхгүй байсан тэр жимсний мод сэрж бидэнд элбэг жимс өгөхөд бүх зүйл бэлэн боллоо. Хэрвээ хэн бичлэг таалагдсан бол лайк дараад сувагт маяг бүртгүүлээд жимсний мод сонирхдаг хэн нэгэндээ хуваалцаарай. Ямар нэгэн асуулт тавил дугаар сэтгэгдэлд бичээрэй. Би уншиж хариулнаа. Их баярлалаа. Дараагийн бичлэг дээр уулзцгаая.